За сайн уу манайхан гигийн оршихуйгаа нээхин хөтөлбөрийн маань 5 дахь хэлсэлт бүртгэлээ эхэлсэн байгаа. Тэгээд коучтойгоос энэ хөтөлбөрийн тухай ярилцах гад зогсож байна. За тэгээд коучтой энэ өдрийн мэндийг хүргэе. Гигийн оршихуйгаа нээхин хөтөлбөр маань одоо ингээд 5 дахь хэлсэлтээ авч иш тийм ээ. Таны сэтгэл ямар вэ? За 5 дахь хэлсэлт гээд 5-ын доо орсон ч угаар сонирхолтой байна. Яа тэгэхээр нодн л дөнгөж эхэлж ирсэн тийм ээ. Тэгэхээр бидний миний нэг хүсэл байдаг. Тэр биелж ах шиг байна. Тэр бол нөгөө юм нэх гой бие биендээ хүлээцтэй нэг дулаахан тэгтээ нөгөө хүнийхээ мэдрэмж сэтгэл хөдлөлийг хүндэлдэг нэг юм хамт олон эдгэрлийн те орчин бүхий юм хамт олонтой байгаасай. Зөвхөн ингээл бодлороо нэгээ шүүгээл засгаал эсвэл залруулах гал те эсвэл нэг юм өөр төлөвт оруулах гал байдаг биш. Байгаар нь сайхан хүлээн зөвшөөрч ойлгож чаддаг. Хитрхи их хүнд мэдрэмж байвал бас бууруулж дэмжлэг өгч чаддаг те. Заримдаа хитрхи доорсол төлөвд одоо нөгөө гацсан нэг л тийм амьдралаас залхсан гунсан гутарсан байвал те нэг дулаацаад камера хааж байгаа ч гэсэн сонсож байгаа дулаацаад гараад ирдэг. Амьдрах тэр зоргоо буцаагаад олж авдаг. Тийм орчин бүхий хөтөлбөр бий болоосаа гэж хүсэж исэн. Тэр бол манай гигийн орших хөтөлбөр байна. Тэгээ манай хөтөлбөр маань бас манай Clarity Coaching-гээ сургалтанд ер нь бол олноороо хамрагдаж байгаа. Хөтөлбөр маань бас үнэхээр чадвартай болж гин. Эсвэл 5 гэхэд бол ямар ч асуудлыг өн гаргаадаггүй те. За энэ хүнийг сэтгэл зүйн явуулъя. Энэнд нь би дэмжлэг үзүүлье. Энэ нь ингээ аяар засагддаг гэдэг юм. Нэх гоё юм зохих ур чадвартай дэмжлэгийн баг хамт олонтой болсон байна. Хэрхэн бас эдгэрлийн орчин бүрдүүлэх үү гэдгээ бид нэр өөрсдөө мэддэг болсон байна. Манай хөтөлбөр бас ингээд урт хугацаанд үнэхээр үр дүн авчирдаг. Тэгэхээр богино хугацааны жижигхэн зүйлийн хойноос хөөцөлдөхийн оронд заримдаа урт хугацааны аяллыг хийх нь таны амьдралыг урт хугацаанд нь тэ нэг мөсөн нэг сайхан шийдээд өгөх нэг шийдэл болж өгдөгөө. За мэдээж манай хөтөлбөр 6 сарын хугацаатай учраас жоохон урт санагддаг. Тэгээд 7 хоног болгон эдгэрлийн тойргийн уулзалттай учраас төвхтэй санагдаж магадгүй. Тэгвэл хүн харилцаанд эдгэрдэг, орчинд эдгэрдэг учраас тэр орчныг бүрдүүлэхийн тулд ийм байдаг шүү. Тэгэхээр манай эсэлт эхэлж байгаад үнэхээр баяртай байна. Энэ эсэлтийг илүү үр дүнтэй болж байгааг би бүрэн итгэлтэй байгаа. Манайхан илүү чадвартай болж гин, би ч чадамжтай болж гин, тийм ээ. Тэгэхээр сэтгэл эдгэрлийн аялал гэдэг бол өөрийнхөө бүрэн бүтэн байдлыг, дүүрэн байдлыг угаасаа тугас төгөлдөр гэдгээ ухаарах аялал байдаг. Таныг засаа шүүгээл эсвэл одоо нөгөө болохгүй чинь хэлж өгөөл аврах гэдэг дээр биш. Харин та угаасаа л бүрэн бүтэн штэ. Сайхан зүйл нь энэ байна штэ гэдэг дээр төвлөрч инх тунх мэдрэмжийг амьлуулж ээж сэтгэлийн эдгэрэл явагддаг. Тэгэд тэр эдгэрлээс хүн илүү их зоргийг хүлээж аваад илүү их амьдралдаа бүтээлчээр урагшилж бүтээж өөрийгөө нугалж хугалж чаддаг хүн болдгоо. Тэгснээс нугарахгүй хугарахгүй гэд ингээд баригдчихдаг тий. Тэгэхээр эргэж манай энэ гигийн орших хөтөлбөрт орж ирээд өөрийгөө шинээр нээгээрээ энэ аялал урт юм шиг боловч маш богинохон. Тэгээд таны амьдралд маш том өгөөжтэй байх болноо. Эргээд тэг хөтөлбөрөөрөө сайхан уулзъя тий. Та хөтөлбөрийнхөө 3 яг гол онцлогийг нэрлэж гэвэл юу гэж хэлэх вэ? За эдгэрлийн аялал хийж байгаа сэтгэлдээ илүү их дүүрэн байдлыг мэдрэх гээд байгаа хүмүүс их ихтэй нөгөө тарих маань дандаа болохгүй зүйлийг хардаг учраас би юуг чадахгүй байгаа, юу болохгүй байгаа те би юуг эдгэх ёстой, юуг засах ёстой гэдэг дээрээ төвлөрөд удалцсан байдаг. Харин тийм учраас би тэр ингээд тустай биш. Тустай юм шиг боловч яг тэрийг гүнзгэрүүлээд авах юм бол ерөөсөө ийм хар ийм сүдэр тавтчихдаг. Харин тэрийг өөрчлөхийн тулд бидний нэгдүгээр шат бол ерөөсөө мэдрэлийн тогтолцоог тогтворжуулах, инх тунх аюулгүй мэдрэмжийг нь сэргээх байдаг. Тэгэхээр яг анхаарлаа энэ цагтаа тогтоож өгөөд би чинь яг байгаагаараа бүрэн бүтэн байна, аюулгүй байна гэдэг мэдрэмжийг нь сэргээгээд жоохон тогтворжуулаад өгөөд тогтоож өгдөг. Тэрний дараа эго сэтгэл хамгаалалтуудаа ажилладаг. Эго сэтгэл хамгаалтууд чинь яг би юм шиг болцсон байж байдаг тийм ээ. Тэгээд хүнээс хайр авъя, хайр авч чадахгүй, мөнгөтэй байя, мөнгөтэй байж чадахгүй, бүтээж чадахгүй, тэ одоо олон танигдаж чадахгүй нэг ийм гацаатай байдалд орчдөг. Тэр бол эго хамгаалтууд байдаг, тэ. Хоёр дахь хэсэг нь бол эго хамгаалалтаа ажилладаг. Энийг бол сүудрийн ажил гэж нэрлэдэг учраас жоохон сорилттой. Гэхдээ шатныг маань бол ингээд бэлтгэлийг нь маш сайн хангаж өгдөг. Тэгээд дараа нь энэ сүүдрийн ажлыг хийсний дараа бол одоо
би чинь бас өөрийгөө бүтээчээгүй те миний мэдхгүй агуу ертөнц бас байж болно. Оршихуун аяллыг хийя гэд. Оршихуун бас бяцлаглуудыг хийгээд өөрийгөө бүрэн бүтэн болохыг бас нэг юм тунхаглаа. Дахин нэг удаа өөрийгөө шинээр нэх аялал байдаг. Ингээд 3 шаттай. Тэгэхээр бидний онцлог бол эхлээд мэдрэлийн тогтолцоо биеийг тэмцэржүүл тогтоож өгдөг. Өнгөрснөөс нь чөлөөлж өгдөг. Өнгөрсөнд нь автуулдаггүй, тийм ээ? Автаад ярьж болно. Гэхдээ буцаагаа тэмцэржүүлж өгдөг. Дараа нь эго сэтгэлийн хамгаалалттай ажилдаг. Эндээ бараг л ихэнх хүн ажилдаггүй. Ялангуяа сүнсний одоо бурханлаг, сүнслэг зүйлсийн араас нэлээд явсан өндөр удаан бяцлал хийсэн хүмүүс энэ сүүдрийн ажлыг тойрцсон байгаад байдаг. Яагаад ч юм тийм ээ. Тэгэхээр тэр сүүдрийн ажил буюу дотор байгаа тэр ханхуй сүдэртэйгээ нүүр тулаад хугарж үзэх, нуурж үзэх, босож үзэх тэр ажил бол шат 2 байдаг. Тэгээ шат 3 бол та угаасаа дүүрэн нэг юм аа, та гэгэн оршихуйн хэсэг юм аа гэдгээ мэдрэх аялал байдаг. За нэг асуух юм зөндөө гарч. За одоо сүүлийг. Тэг нэг гэгэн оршихуу гэд 3 дугаар шатны бяцлаглууд бүр үнэхээр гоё байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо коучийн дуу хоолой тэр айч гэдэг юм уу ингээд бүр үнэхээр гайхалтай байдаг. Тэгээ та тэр бяцлаглуудыг бичгтээ. Одоо яг ямар төлөвтдээ өөрийгөө ингээ яаж бэлдэж ч юм уу бэлддэг үү? Яаж тэр гоё бяцлаглалын үгийг буулгадаг вэ? Тэр бяцлал юу нь яаж бүтдэг вэ? За. Би бяцлаглалын аяыг яг ерөнхийд нь сонгодог. Тэгээд яг аяа чихэндээ сонсож жагаад тэгээд ерөнхий яг юм бүтэц бол байдаг. Эхлээд одоо юу гэдгийг мэдрэлийн тогтолцоо биеийг таатгаруулад өөр дөр нь авчираад холбож жагаад гэ тэ. Гэхдээ яг үгээ бол ингээ харж хэлдэггүй. Аяа сонсоод мэдрээд ерөнхий бүтцээ дагаад мэдрэмжээ дагаад орж ирж байгаа үгээр ингээ удирддаг. Тэгэхээр одоо яг тусгай скрипт бол дагдаг нь жоохон бараг л мэдрэмжээрээ. Одоо нэг оршуутай бараг хам бүтээгээд байна. Тийм шүү дээ. Хамтран уусаа бид шиг хамтран бүтээж байгаа. Хамтран бүтээж байгаа ч мэдэхгүй байгаа шүү дээ, тий. Хэрэг миний мэдрэмж дотроос ямар үг гарахыг хүсэж байна. Тэрийгэ гаргаад аяа дагаал бүтээдэг дээ. Үнэхээр гайхалтай. Тэгээ таны дуу хоолойны үг ямар гоё юм бэ гэж маш олон хүмүүс хэлдэг гэдгийг бас үгээр дамжуулаад хэлье. За тэгэд бид яг одоо коучтэйгөө бид нар Clarity coaching хөтөлбөрийнхөө модуль 2-ын уулзалтыг танхимаар хийгээд ингээд байж байна. Тэгээ яг коучинг маань яриад байгаа энэ зүйлсийг үгээрээ ингээд сонсох нэг өөр. Тэгээ ингээд Clarity coaching дээр арга зүй талаас нь харахаар бүр ингээд нэрэл үгээс альсан юм аа. Энийг одоо яаж хэлэх юм бол бүр үг ядмаг болчихжээ. Ядмаг энийг бол хүн болоо хэлж чинь. Тэгэхээр манайхан хөтөлбөртөө ороод ирээрээ. Тэгээд нэг гоё бэлэг байгаа штэ. Коуч маань Монголд байгаа дээр нөгөө бүтнээр нь гэгэн оршуугаа нээхэн хөтөлбөртөө 3 үе шатныхаа төлбөрийг төлөөд нэгэнд шийдвэр гаргаад зориг гаргаад ороод ирсэн хүмүүстэйгээ бүлгээр нь коуч маань нэг удаа уулзгаар байгаа тий. Тийм. Бүтнээр нь 6 сарын аялалдаа тий бүтнээр нь мөнгө төлөөд бүр ингээд чин зориулалт цаг хугацаа хөрөнгө мөнгө зориулаад ороод ирж байгаа тэр зоригтой өөрчлөлөгч нартайгаа энэ удаадаа би бөөнөр нь авч уулзах хүсэлтэй байгаа. Тэгэхээр би Монголд байх хугацаанд 7 сарын сүүлээр тийм ээ сайхан аяллыг нь хамт эхлүүлээд уулзъя гэж бодож байна. Тэгэхээр та амжаад тэ 6 сарынхаа хөтөлбөртөө бүтнээр нь төлбөрөө төлөөд ороод ирээрээ. Энэ бол зориулалт байдаг. Тэгэхээр тэр зориултыг нь хүнлээд та бүхэндээ сайхан хүлээж авч уулзнаа. Бичлэн. Монголд ирсний коучигээ бүрэн ашиглаж байгаа. Тэгээд гадаадтайгаа оролцогч нарт маань ч гэсэн хамаатай тий. Нөгөө онлайнаар коуч маань Канада руугаа буцахаараа 8 сарын ихээр гэсэн маш тий. Торонтогийн цагаар өдрийн цагаар уулзнаа гэсэн байгаа. За тэгээд хөтөлбөр дээрээ уулзцгаая манайхаа. Түр. Баяртай.